За юу ч та бүхэнд өглөө өдөр орой болон шөнийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдрийн сонгож авч орчуулахаар болсон дуу маань Low Pip буюу жинхэнэ нэр нь Густав Элижа R гэж юм те. Энэ 96 оны 11 сарын 1-нд Пенсильвани мужид төрсөн. Тэгээд төрчөөд хүүхэд насаа одоо юу гэх өссөн газар нь болохоор Нью-Йоркийн Long Island гэдэг газар өсч өндөөсөн. Гэхдээ одоо 17 оны 11 сарын 15-нд Аризона мужийн Tucson гэдэг газар нас орсон байдаг. Нас орсон шалтгаан хэтэрхий их одоо тэ Xanax хэрэглээ тэрэндээ өвдөд overdose хийгээд өнгөрсөн гинэ. Тэгээд энэ рэперийн дуусан Star Shopping гэдэг өнөөдөр орчуулахаар боллоо. Тэгээ яг зөндөө хүмүүс асуугаадсан болохоор хүсэлтийн дагуу биелээд одоо юу гэдгийг те орчуулж байна. Тэгээ одоо бүгдээрээ дуугаа сонсоод видео эхлүүлье. За тэгээ саяны орж ирсэн болохоор дууны ганц байгаа бадгийнх нь эхний хагас нь явчихсан. Тэгээд энэ дээр нэмээд нэг зүйл хэлэхэд энэ дуу болохоор өмнө хийгдсэн байж байгаа цацагдахгүй нэлээд удаадсан. Тэгээ яасан гэсэн тэр эхлээд явж байгаа гитарын тэр соло нь болохоор Yipa гэдэг энэ хүний Never Mess with the Sunday гэдэг дууны тэр аяыг авсан гэх нэг хэсэг нөгөө copyright-аас болоод цацагдахгүй байж байгаа. Тэгээд сая 19 оны 4 сарын 19-нд яасан юм бэл уучраа болоод тэгээд цацаад тэгээд хит мэд болсон юм байна шин. Тэгж тайлбарсан байлээ. Би бас яг сайн 100% мэдэхгүй. Тэгээд одоо тэр аяын зүгээр та нарт нэг 12 секунд тайлж сонирхуулчихъя. За тэгээ та бүхэн сая сампл авсан дууг сонсоод адилхан баг гэдгийг хараад ялгцсан баха. Тэгээ одоо бүгдээр дууг орчуулад явъя. Эхний дөрөв wait right here, I'll be back in the morning. I know that I'm not that important to you, but to me girl you so much more than gorgeous. Энэ намайг хүлээгээ авч би өглөө буцаад ирнэ. Тэ би одоо чамд чухал хүн биш гэдгийг мэдэж байна. Гэхдээ охин маань чи бол тэ одоо хөөрхнөөс илүү сайхан тийм хүн байна. Тэгээ дараагийн дөрөв мөр so much more than perfect. Right now I know that I'm not really worth it. If you give me time I could work on it. Give me some time while I work on it. Тэгэхээр чи бүр төгс төгөлдрөөс илүү сайхан. Одоо би өөрийгөө ямар ч юм сэнгүй гэдгээ мэдчихэе наа. Хэрвээ чи надад энэ өөр дээр ажиллах юм цаг өгвөл тэ give me some time while I work on it. Тэгэхээр чи надад энэ өөрийгөө засах тэ өөртөө ажиллахын цаг жоох өгөөч гэл одоо нэг хүүхнийг жоох хүлээлгсэн маархтай байгаа юм яа тэ. Тэг үргэлжлээ losing your patience and girl I don't blame you. The earth is rotation you waiting for me. Look at my face when I fuck on your waist. Cause we only have one conversation a week here. Охин чи өөрийнхөө одоо patience гэдэг чинь нөгөө одоо нөгөө төвчээртэй байдал хэлээд байгаа шүү дээ. Чи өөрийнхөө төвчээртэй байдлыг одоо алдаж байна гэх охин мэн гэхдээ би чамайг арам блэм ихэр би чамд одоо буруу өгөхгүй те. Тэгээ үргэлжлээд дэлхийн үл эргэж байна. Энэ rotate гэдэг чинь одоо эргүүлэх гэсэн утгатай өгч. Rotation ихээр чи үйл үгнээс энерги болоо те. Тэгээд үргэлжлээд you waiting for me чи нам хүлээж байна. Чамааш. Тэгээ үргэлжлээ look at my face when тэгээд би чиний бэлхүүсээ чинь ингээд те бавж хахад ми нүүр рүү хараач. Ягаад тэгэхээр
би тэр 7 хоногт нэг л удаа харилцан яриа үүсгэж байна гэхээр одоо юу гэсэн үг юм. Секс хийж явахдаа хүүхэн энэ залуугийнхаа нүүр рүү харахгүй байгаа юм байна шүү дээ. Тийм утгатай юм аа мэдэхгүй байна одоо юу болоод байна. За тэг үргэлжлээ. That's why your friends always hating on me. Fucking I did this all by myself. Matter of fact, I never asked none for help. And that's why I don't pick up my phone when it rings. Тэг ойлгомжтой үргэлжлээд тийм болохоор та найзууд чинь дандаа намайг үзье ядгаа. Тэднийг зүгээр тэднийг чөтгөрлөөн тонилтой fuck юм одоо тэгээд би энэ бүгдийг өөрөө хийсэн. This all myself. Matter of fact тэгэхээр яг үнийг хэлэхэд би хинээс ч хариу ингэж одоо help ингэж асууж байгаагүй. Тэмдээч би өөрийнхөө утсыг дуурахаар хизээч уцаа авдаггүй гэд нийтдээ нэхний 16 мөрөн ингээд дуусчлаа. Тэгээ ерөнхийд нь энэ охины хүлээлгцэн тэгэл хүлээгээ байж ийлгээл тэрнийг охиндоо нөгөө охин хүлээж байгаа таашаа ядраа дургуун хүрээд байгаа юм яа. Тиймэрхүү сценари бол яваад ах шиг байна. За тэгээ дараагийн хагас руу доороод орчуул явъя бүгд тэр. That's why she text me and tell me she love me. She know that someday I'll be over the sea, making my money and smoking my weed. I think it's funny, she opened up to me, get comfortable with me. Once I got it coming, I love her, she love me. I know that I'm nothing like someone the family want me to be. If I find a way, would you walk it with me? Look at my face while you talking to me, cause we only have one conversation a week. Can I get one conversation at least? Shout out to everyone making my beats. You helping me preach. This music's the only thing keeping the peace when I fall into pieces. За тэгээд саяны орж нуулахаар дууны үлцэн хагас нь орж ирээд энэний дарааны бадаг дуу л ерөнхийдөө дуусч байгаа. За тэгээд эхний хоёр мөрөн None of my exes love Lil Peep, nobody flexing as much as I be гэхээр Lil Peep-ийн ex-үүд тэ хэдий салсан ч гэсэн хизээж Lil Peep-ийг мартаж чаддгүй. Тэгээд над чи хин ч ингэж flex хийжтэй юмаа гайхуулж ингэж явж чаддгүй. Тэгээ үргэлжлээд that's why she texts me and tell me she love me. She know that someday I'll be over the sea гэхээр тийм болох нь би ингэж лаг flex хийдэг болохоор энэ хүүхэн над руу үргэлж мессеж өчтэй надад дандаа хайртай гэж хэлдэг. Тэгээ тэр охин болохоор намайг аль нэг өдөртөө хизээ нэг өдөр гадаад руу тэ over the sea гэхээр одоо гадаад руу явахдаа өөр оронд очих гэсэн утгатай шүү дээ. Тэгээд өөр газар очиод ингээд байхыг тэр охин мэдж байгаа. Тэгээ үргэлж making my money and smoking my weed. I think it's funny she open up to me, get comfortable with me гэхээр би өөрийнхөө мөнгөө тэ өвсөө татаад тэгээд энэ охин гэ надад хамаг юм нээгээд тэ одоо хамаг нууцаа яриа надтай ингээд амар comfortable одоо юу гэдэг нь тэ цуг байх тухтай болоод ингээ ирдгээ. I think it's funny гэхээр надад бол инээдтэй санагддаг гэсэн утгатай. Нэгсэнд одоо хүүхнүүд айгу амархан гэж хэлээд байгаа юм яа тэ. Тэгээ үргэлжлээд once I got it coming, I love her, she love me. I know that I'm not like someone her family want me to be. If I find a way, would you walk with me гэхээр once I get it coming гэхээр одоо би нэгэн учир нь олоод ингээд одоо юу гэдэг ингээ бүхэн болоод ирэхэд тэ I love her, she love me гэхээр тэ ойлгомжтой. Би тэрэн таартай, тэр надад таартай. Тэгээд би өөрийгөө тэ энэ охины одоо юу энэ хүүхний гэр бүл нь одоо ямар эрхтэй хүсч хүлээж байгаа тэр шиг байж чадахгүй гэдгийг бол мэдчихэж байна гэж хэлж байна. Тэгээд хамгийн сүүлийн мөрөнд хэрвээ би ямар нэгэн тэ зам олоод энэ бүгдийг ингээд болохоор болгуулж надтай хамт явах уу гэд would you walk with me гэд ингээд юу яаж чинь энэ мөр дуусчин. Тэгээд үргэлжлээд look at my face while you talking because we only have one conversation a week гэхээр тэ надтай ярьж байгаа тэ шамтай ярьж байгаа чи миний нүүр рүү юу харж яриач яа тэгэхээр бид төр 7 хоног нэг л удаа харилцаа үүсгэжтэй одоо хоорондоо харилцан ярилцдаг. Тэ үргэлжлээ can I get one conversation at least. Shout out to everyone making my beats. You helping me preach. The music is the only thing keeping me peace when I fall to pieces гэхээр тэ над руу нүрөө харж яриач 7 хоногт нэг яадаг. Тэгээд би ядаж ганц ингээ харилцаа яриа чамаас авч болох уу, ганц удаа чамтай ярьж болох уу. Тэгээд миний бит гэдэг хүн болгонтой одоо талархаж байна, шараут хийж байна. Тэднийг тэ одоо ингээд та нар намайг тэ preach гэдэг чи одоо тэ одоо ингээ сүсгэлэн бишрэхэд айгу тусалж байгаа, тусдан болж байгаа. Тэгээд хөгжин бол тэ одоо only thing одоо хөгжин бол одоо тэр инх хамгаална, инх таймд хүрэх хамгийн одоо ганц зүйл одоо миний хувьд бол ганц зүйлтэй
when I'm falling to pieces гэхээр би ингээд сэтгэл санаагаар унцдаг бүхэн болж бүтэхгүй одоо юу гэдгийг ингээд ийм байхад одоо миний хөгжмөл надаа тусуулж ихтэй юм авчирдгаа гэд хоёрдугаар боддог нь дуусч байна. Тэгээ энэний дараа нэг жижигхэн дахилд орж дуусч байна. Одоо бүгдээрээ дахилт руу нөр дахилтыг орчуулъя. Look at the sky tonight. All of the stars have a reason to shine, a reason like mine, and I'm falling to pieces. Look at the sky tonight. All of the stars have a reason. За тэгээ саяны явсан дахилт нь эхний болон сүүлийн мөрөнд адилхан тэгээд look at the sky tonight. All of the stars have a reason to shine, a reason like mine, I'm falling to pieces гэхээр өнөө энэ шүн энэ тэнгэр дээр байгаа энэ бүх оддыг хараач те. Эднэрт өөрсдийн гэсэн шалтгаан байгаа. Тэгээ шалтгаан нь болохоор shine гэхээр одоо гэлз цацрахтай. Reason like mine гэхээр мөн надад ч гэсэн бас ингэж гэлзэж ингэж гэлтгэнж од уулж гэлзэх тийм шалтгаантай. And I'm falling to pieces гэхээр би одоо ингэ жижиг хэсэг болоод ингээд доошо бутарч унзэна гэхээр одоо сэтгэл санаагаар нэлээд унсан. Тийм депресссэн ч юм уу те. Гэтэ хэдий тийм ч гэсэн одоо олчиг ялцаж гин гэлтгэнэх тийм хүсэл зорилго мөрөдөл юутаач тий. Ингээд мөрн ахиж давтаад ингээд дуул ерөөхдөө дуусчлаа. Тэгээд энэ яг тэр тайлбар дээр нь байсан нэг юм болохоор энэ дууд ерөөсөө бүтээхэд 20 минут зарцуулсан. Тэгээд хэлэхдээ дуу болохоор энээс урт ингэж өшөө үргэлжлээ цаашаа явах байсан. Тэгсэн чинь яг дуу бичих тэр хугацаанд дундуур нь микрофон нэвтэрсэн гэстэй. Тэрийг энэ хин өөрөө Twitter дээр бичсэн байдгийн байна. Тэрийг олж уншлаа тий. Тэгээд одоо ингээд дуу маань дуусчлаа. Тэгээд ойр дуу ишгүй жоохон техникийн садал гараад бас амжихгүй явсаар байгаад одоо хийнэ. Тэгээд одоо ер нь эрчмэдээ хийгээд явна. Тэгээд миний тий Instagram, YouTube, Facebook-ийг бүгдээр Slim Rap гэдэг бүгдээр адилхан байгаа. Тэгээд та бүхэн дагаараа одоо нэг YouTube дээр subscriber нэг 15,000 хүрчихгээл үзээд байна. Тэгэл цаашаа 20 гээл явах бах. Тэгээд удахгүй байхад тэгээд бүгдээрээ шинэ югаар видеогоор уулзцаая.